Бодонхоо бүрэн дунд сургуулийн сургалт болон хичээлийг мэрэгжлийн тэргүүлэх зэрэгтэй магистр, доктор, дэд профессор цолтой нийслэл болон улсын чанартай уралдаан олимпиадад сурагчдаа амжилттай бэлтгэдэг, арвин туршлагатай, сургах арга барил сайтай, дадлаг туршлагатай багш нар заан явуулж байгаа юм а. Бодонхоо бүрэн дунд сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сургалтын онцлог чанаруудаас та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Яг одоо тус сургуулийн захирал багш Эрдэнэцэг багштай уулзсан байна. Багшаа танд энэ өдрийн мэнд хүргэе тийм ээ. Сургалтын үйл ажиллагаа, сургуулийн бас одоо онцлог давуу талууд юу байна вэ та танилцуулж өгөх. За баярлалаа. Та бүхэн бас энэ өдрийн мэндийг төшөөлье. Манай сургууль нь болохоор Бодонхоо гэдэг хятад хэлний сургалтын төв байсан. 10 жил 2010 онд байгуулагдсан. Одоо 7 жил болж байна. Энэ жилээс сургалтынхаа үйл ажиллагааг өргөжүүлээд хятад хэл математикийн бүрэн дунд сургууль болоод сургуулийнхаа эрх зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа эхэлсэн байна. Одоо ингээд бусад сургуулиудаас манай одоо ялгагдах даваа тал нь гэхээр хятад хэл математик англи хэлийг бол одоо төлхөө үзнэ. Хүүхдүүд бол бас өдөр өнжүүлэх дугуйланд хамрагдана. Өглөө 8 цагаас орой 5 цаг 30 минут хүртэл сургууль дээрээ хичээлээ хийгээд багшийнхаа хэлэлтэнд даалгавраа хийчээд дугуйлан секцтэй хамрагдаад гэртээ очно гэсэн. Нэг өшөөний сургуулиудаас хамрагдах ялгагдах даваа тал нь болохоор 12 дугаар ангид төгсөөд хүүхдүүд мэдээж хэрэг хятад хэл сурж байгаа. Тэгэхээр хятад хэлнийхээ хятад хэл сурсан хүүхдүүд маань бүгд намжих хятад ард улс руу одоо ихтэй сургуулиудад бакалаврын мэргэжил эзэмшихээр явцгаана. Энэ мэргэжил эзэмсгээ явахад бол хятадын ихтэй сургуулиудын янз бүрийн тэтгэлгүүд байдаг. Засгийн газрын, хятадын засгийн газрын тэтгэлэг, мужийн засгийн газрын тэтгэлэг, сургуулийн тэтгэлэг гэх мэтчлэн одоо янз бүрийн тэтгэлгүүдэд бас хүүхдүүдийг хамруулж өгөх талаараа энэ талаараа бусад сургуулиудаас ялгагдах тийм даваа талтай байна. За маш их баярлалаа. Мэдээж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд бол сургалтын одоо орчин, англи танхим тийм ээ өдрийн хоол гэх бүх зүйлүүд одоо маш хэрэгтэй болсон шүү дээ. Тэгэхээр яг тус сургуулийн хувьд бол бүхэл энэ хэрэгтэй шаардлагуудыг маш гоё бүрэн дүүрэн хангаж сургалтын үйл ажиллагаа амжилттай сайхан явуулж байгаа юм байна. Та тус сургуулийн хамт олонтой дэлгэцний доотлолт байрлаж байгаа утасны дугаараар холбогдорой. Тус сургуулийн сурах орчин буюу хичээллэх анги танхим, хоолны газар стандартын шаардлага хангасан төдийгүй сургалтын техник хэрэгсэл материаллаг баазыг хангалттай бэлтгэж түнчлэн сурах бичгээр бүрэн хангагдсан суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байгааг та харж байна. Тус сургуулийн сурагчид өглөөний 8 цагаас 18 цагийн хооронд хичээл орох, хооллох, даалгавар хийх, давтлах хийх зэрэгээрээ сургууль дээрээ цагийг зөв болгосон өнгөрүүлэх төдийгүй энэ нь хичээлийн цагийн дараа сурагчид гэрийн даалгавраа бүрэн гүйцэд хийж дуусган түнчлэн бусад цагтаа гэртээ гэр бүлийнхэнтэйгээ амьдрах цаг гарч эцэг их та бүхний ажлыг хөнгөвчилж хүүхэдтэйгэн эрүүл харилцааг бий болгоход нөлөөлж байгаа юм а. Сурагчид чөлөө цагаа амрах, тоглох, номын санд ном унших, мөн дуу хөгжин болон бүжиг, зураг, шатар гэх мэт өөрийн сонирхсан дуулан сэргэлцэнд явж тав тухтай орчинд ихүү суралцсан байна. Харин сургуулиас амт чанартай хичээллэг өдрийн 1-2 дугаар хоол болон оройн цаг сурагчдад цагийн хуваарийн дагуу стандарт ариун цэврийн шаардлага хангасан зайны газарт мэргэжлийн тогоочноор бэлтгэн өгж байгаа болохыг ч мөн онцлон мэдээлж байна. Хятад хэл математикийн гүнзгийрүүлсэн сургуультай Бодонхоо бүрэн дунд сургуулийн хичээлийн шинжилгээний нэмэлт хэлсэлтэд авч байгаа бөгөөд эцэг эхчүүд та бүхэн цэвэрхэн шинэхэн сургууль өөрийн хайртай хүү өхнөөс суралцуулахыг хүсэж байгаа бол 991071 8881 тэг688 гэсэн утасны дугааруудаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авлаарай. Тус сургуулийн хаяг Монгол 3 дугаар сургуулийн баруун хойд талд байрлаж байна.